За үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Майндрум подкастын маань энэ удаагийн дугаар сэтгэл засалч эмч, донтох эмгэг судлаач, эрх холбоо төвийн үүсгэн байгуулагч Гантулга эмч маань оролцохоор хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр энэ удаагийн дугаартаа цаг үеийн асуудлаар буюу өсвөр насны хүүхдүүдийн үеийнгийн дээрлэхтэй холбоотой асуудлыг хоёлаа хүндэн ярилццгаая. Түүнээс гадна эрэг сэтгэл засал гэж юу юм бэ гэдэг талаар хоёлаа ярилцъя. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд цахим орчинд өсвөр насны хүүхдүүд бие биенээ дээрлэхсэн зураг бичлэг тархаж байна. Тэгэхээр ер нь та одоо сэтгэл засалч эмчийн үүднээс энэ үеийнгийн дээрлэхэлт яг юунаас болдго юм бэ? Та бас яг мэрэгжлийн үеийн үүднээс энэ ямар өнцгөөс харагдаж байна? Энэ талаар яриад хоёлаа. Одоо нэг асуудал ингээд давтамжтай олон дахин ойрхон тохиолдоод гэдэг маань бол энэ асуудалд их анхаарлаа хандуулах ёстой. Энэ асуудал чинь ер нь юм одоо өсвөл байдал хүндэрч юм шүү, тийм ээ. Засч хэлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн зүйлүүд яригдж байна. За одоо бол яг хүүхдүүд ил ингээд харагдаж байгаа нь бол цохид зодоод байх юмнууд нь бол мэрсэр харагдаж байгаа. Нөгөө талаар яг сэтгэл зүйн энэ нэг дайралт гэдэг юм чинь бие махбодынхоо юмгээс дутгааргүй тийм одоо дарамт ирдэг. Тэгэхээр биеийн зовлон, сэтгэлийн зовлон аль аль нь хэцүү ч гэсэн сэтгэл илүү их хүнд их одоо хэцүү байдаг, тийм ээ. Далд их олон асуудлын суурь тавигддаг гэх мэт. Тэгэхээр яг наанаа бол ингээд шалтгаан нөхцөлийг бол бид нэр судлах хэрэгтэй. Тэгээ ер нь энэ одоо улс орон гэдэг бол одоо бүх эцэг эхчүүдийн, тийм ээ. Одоо ер нь л энэ ирээдүйн хойч үеэ хүмүүжүүлж байгаа бүхний өөрийг хариуцлах гэж одоо үздэг. Энэ надтай хамаатай зүйл бол биш ээ. Би хүүхдтэй ажилддаггүй гэж огттой гэж бодож болохгүй. Тэгэхээр энэний цаана ерөнхийдөө бол яг бага насны наривчлаад ингээд цаашаа ярих юм бол ер нь энэ хүүхдүүдийг ямар орчинд өсч хүмүүжсэн. Дээрээс нь одоо энэ үзэж харж байгаа юм, сонсож байгаа юм, үлгэр дуурайл авч байгаа юм нь одоо яг юу байгаа юм бэ? Тэгэхээр одоо маш их толгомдсон яригдаад байгаа асуудал бол одоо дэлгэцийн хамаарал гэдэг юм чинь яригдаад улс орнууд 16-аас доош насны хүүхдүүдтэй тэднийхээ эрүүл мэнд ирээдүйн сайн сайхны төлөө одоо хууль гаргаад ингээд ажиллаж эхэлж байна л та. Тэгэхээр үргэлжил нэг юм зодоондоо зохионтой ийм хар бараан, тийм ээ, сөрөг ийм агуулгатай зүйл үздэг, сонсдог, хардаг тийм маягаар тоглодог бол тэр чинь хүний сэтгэл зүйд яг тэр хэвээрээ л бууж идэг. Тэгэхээр бодит байдал дэлгэцийн хаана болж байгаа гэдэг хоёр зүйл чинь бол их ялгаатай гэж үзэж бас болохгүй ч гэдэг л та. Тэр утгаараа бол бид нэр ямар хүүхдүүд одоо өсвөр насны гэдэг чинь хэдхэн жилийн дараа нас бий төрнө, тийм үү? Энэ хүүхдүүд маань одоо юу ямар аюул, тийм ээ, ямар эрсдэл ирж гэнэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй болчих жоох байхгүй юу. Тэгэхээр яг одоо үед амьдарч байгаа хүүхдүүдэд бас шууд буруу өгөх нь бол нэг талаараа бол тэр чинь одоо мэдээж одоо бие нэг дээрлэх барих асуудал болохгүй. Гэхдээ энэ бидний одоо амьдарч байгаа хэм маяг яг юу юм бэ? Бид нар ямар байдлаар бид нар хойч үе бэлдэж байгаа юм бэ? Өдөр тутмын бидний амьдралын хэм маяг юу вэ гэдгийг эргэж харах шаардлага бий болж байна л та. Тэгэхээр тэр хүний тэр цаана байдаг одоо хин нэг хайрлах, өрөвдөх тэр мэдрэмж гэдэг чинь бол мэдлэг боловсруулалт гэхээс илүүтэй яг тэр хүний хөөхөтүүд эцэг их нь яаж анхаарал тавьж байсан, тийм ээ. Багшин дээр хүүхдүүдэд яаж харилцаж байсан, ах чинь гэдэг ийм харилцаа ингээд ийм бидний одоо амьдралын явцад бий болдог тэр зүйлийг тэгээд хуульчлах асуудлууд энэ төр яригдж байгаа нь юутай холбоотой вэ гэхээр ийм дарамт шахалт бие махбодынч бай, тийм ээ, сэтгэл санааны дарамт шахалт энэ байдал нь эргээд ирээдүйд маш олон асуудлын үндэс зүйрийг тавьдаг учраас энэ дээр бид нар анхаарах хэрэгтэй. Тэгээд ерөөсөө сүүлийн үед энэ шинийг бүртгэлжүүлэн цаашдаа их сургуульд ороход энэ төр яригдана гэл нэг хэсэг нь бол хүүхдийн одоо эрх зөрчигдөн гэл ингээл хоёр хэсэг болол хилцүүлэг энэ төр явж байгаа хүмүүс энэ дээр шин дуу хоолой хүргээд ихэрсэн байж тээ, тийм үү. Тэгэхээр энийг нэг талаасаа бол тодорхой хэмжээнд одоо хариуцлагажуулах нь үнэхээр энийг явах нь одоо сургаа заагаа зөвлөд хилээд ойлгохгүй бол дараагийн шатны арга хэмжээл авахыг шаардж байгаа. Тэгээд эхлэхээрээ одоо манай донтох эмгэг судлалт ч гэсэн ямар нэг юм ингээд донтоод явж байгаа гэдэг асуудал чинь бол яг одоо гараад ирсэн байгаа асуудал биш ээ. Тэр бага багтаа, тийм үү? Одоо тэр хар бага насны үе одоо бага насны үе, тийм ээ. Тэгээд өсвөр нас ер нь хүний сэтгэл зүйд 6 наснаас өмнө ер нь харсан, үзсэн, сонссон зүйл бол их тод ингээд хүний тархинд их одоо програм маягаар бичигдэж суудаг юм байна л да. За цаашдаа бол 12 нас хүртэл гэж. Тэгэхээр энэ үедээ бид нар их анхаарал хандуулах ёстой юм аа. За тэгээд ер нь одоо өсвөр нас гэдэг маань бол харьцангуй одоо тодорхой хэмжээнд бол одоо эцэг эхийн шууд энэ хамаарлаас жоохон биеэ даах, тийм ээ.
одоо нас бий төрөх тэр шилжилтийн үе гэдэг. Тэгэхээр энэ талын мэдээллийг бид нар одоо иргэдтэй тийм ээ боловсрлоороо дамжуулаад бусад одоо юу гэдгийг контент хүрэх суугаараа дамжуулаад их ойлголт өгж яаж хүүхдтэйгээ бид нар харьцах хэрэгтэй юм бэ гэдэг дээр нэлээ анхаарал хандуулж явахгүй бол тэгээд ийм байдлаар бие авч явж байгаа хүн бол дэлхийд одоо багтах шингэх газар олдохгүй. Ингэж яах тэр бие нэгэ зодод зохиох энэ асуудал ч юм бол цаашлаад ирэх юм бол чи эрүүгийн том гэмт хэргийн суурь тавигдаж ийн гэсэн үг байхгүй юу. Гэтэл ийм мэдлэг боловсрол хандлагыг бий болгож чадаагүй яваа хүүхдүүд гэдэг маань эргээд одоо энэ бидний одоо шорон тийм үү цаашлаад энэ лүү явах үе таалга нэгдэж байгаа гэдэг бол хатуугаар бас ойлгох хэрэгтэй. Хүний одоо бие махбод эрүүл мэнд сэтгэл санаанд онц ностой гэмтэл учруулна гэдэг чинь бол хизээш хүлээн зөвшөөрөхгүй зүйл. Тэгэхээр энээс бид нар урьдчилан сэргийлэхэд яах ёстой юм бэ гэдэг дээр маш их анхаарлаа хандуулах ийм урт хугацааны бодлого ер нь хэрэг болж ийн гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн эрх гэдэг зүйл яригадаад энэ бол маш их яригадаад одоо хууль дүрм бол хэрэгжээд явж байгаа. Хамтарсан баг энэ хүчирхийлд өртсөн үед нь гэдэг. Гэтэл энэний чинь яг ингээд уг суйрлуун чиглэсэн арга хэмжээнүүд тийм системтэй бодлого төлөвлөлт олон талын одоо оролцоо. Тэгээ цаашлаад ярих юм бол бид нар магадгүй гадны одоо сайн туршлагатай улс орноос хүртэл юг авах хэрэгтэй болж байна л та. Тэгэхээр энэ сургаад байгаа тэр 12 жилийн хөтөлбөр дотор чинь хүний хүн шиг болох хөтөлбөрийн агуулга нэмэгдэх ёстой болохоос биш хүн болгон одоо юу гэдгийг гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг тийм үү одоо ингээд ийм мэдлэг босрол гэдэг зүйл чинь суурь хүн чанар мөн чанар тэр өөрийгөө болон бусдтай одоо хэл амаа ойлголцох тэр чадвар руу чиглэсэн юм явж ээж дээрэс нь хоёр дахьчаар тэр одоо бидний амьдралд хэрэгтэй мэдлэг босрол явахгүй бол энэ хоёрын байр салхичих юм бол бид нар ямар аимшигтай хүнийг нийгмийг бүтээх зүйл рүү явж гинэ гэж хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр хүнийг хайрлах тэр нэмжин сэтгэл бусдтай ойлголцох асуудлыг их зөв зохистойгоор шийдвэрлээд явах хоорондоо нийцтэй буюу хин нэгнтэй хил амаа ололцчих чадвар. За тэгэхээр үнэхэрийн тэр одоо хийх гээд байгаа тэр төсөл нь харилцах гээд байгаа харилцаа нь нэг тийм таарамж тохиромж биш бол тэндээс өөрийгөө аваад гарчдаг тийм үү. Энэ чадварын тухай бид нар их бодох хэрэгтэй болж байна гэж одоо надад тийм бодол төрж ин л дээ. Тэр таасаа хэллээ шүү дээ. Хүүхд 6 нас хүртэл юу сонсож, юу мэдэрч өссөн түүгээрээ одоо цаашдаа амьдрал нь тодорхойлогддог гэд. Хүмүүс өсвөр наснд нь ирэнгүүт одоо анхаарах ёстой гэдэг байтал хүүхэд наснд нь одоо хараа хяналт юм уу тэр хүмүүжлэлд анхаарах ёстой гэж ойлголоо. Тэгэхээр ер нь өсвөр настандаа ирчлээ одоо анхаарыг гэд хүүхдэд ингэж анхаарал хандуулдаг. Тэгэхээр хүүхдүүд энэ өсвөр насандаа буруу юм татагдах те буруу хүүхдүүдэд нийлэх энэ сэтгэл зүй яагаад үүсдэг юм бэ? Яг уу бас л олон шалтгаан байгаа. Дээрээс нь яг Монгол хүүхдүүд буюу Монгол хүн гэж хин юм бэ гэдгийг бид нар их сайн судлах хэрэгтэй юм байна. Чин улсын бүрийн одоо үндэсний аюулгүй байдлын түвшинд хүртэл аваад ийм яагаад гэвэл бидний яг давуу тал нь юу юм бэ? Бидний одоо сул тал юу юм бэ? Бидний боловцоо нь одоо аль руугаа юм бэ тийм ээ? Тийм. Тэгэхээр энэ болгоныг ийм системтэйгээр авч судалж одоо энэ батлагдж байгаа төсөв мөсвөс тэр дөчн их хөрөнгө мөнгө оруулах хэрэгтэй болж байна л та. Яагаад гэвэл бидний зорилго юу юм бэ гэхлээрээ дэлхийд яг үнцэнтэй Монгол хүмүүсийг бий болгох нь бидний маш том зорилго байхгүй юу. Тэгэхээр тийшээ гарч өрсөлдөхийн наан үүсэж байгаа асуудлууд гэдэг маань бол одоо олон сад бэрхшээлүүд байгаад байна. Тэрний нэг нь магадгүй одоо томдох юм гүдэж байд юм уу тийм үү. Тэгэхээр ер нь дэлхийд өрсөлдөх үнцэнтэй хүнийг бий болгоход бид нар юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Энд одоо асуудал тариад байгаа гэж юм руу бид нар яах нь одоо араас нь хөөцөлдөж явах биш. Эргээд гарч иж байгаа хүүхэд болгон тийм брэндлэг өөрийн гэсэн мөн чанартай бидний давуу талаа ойлгож ухаарсан хаанч бие аваад явчих чадвартай. Тэгээд хийж байгаа ярьж байгаа тэр үйлдэлүүд нь бусдад одоо үн цэнийг бүтээдэг, амьдралд нь хэрэгтэй, бусдад ч хэрэгтэй ийм нийгмийг бид нар байгуулж нийтлээ явж чадах юм бол гэмт хэргийн бууралтууд, бусад асуудууд энэ чи дагаад ингээд буурах ёстой. Тэгэхээр саараасаа сайн нь илүү байж иж бид нар яг хуу энэ улс орон хой хүн ч гэсэн айдсгүй тийм ээ яг утга учиртай өөрийн гэсэн тэр одоо үнэт зүйлээрээ амьдрал хандах хандлага энэ байдлыг тодорхойлогдно гэж анхаарах хэрэгтэй. Таны хувьд нөгөө 16 хүртэлх насны хүүхдэд цахим сүлжээг хориглох талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм бол одоо энэ гарч байгаа эрсдлүүдээс бас сэргийлэх боломжтой
гэд тэгж штэ тийм ээ. Тэгэхээр ер нь бол энэ хүүхдүүд ингээд ер нь бол донтцсон байгаа тийм ээ. Дэлгэцийн донтолтой болсон гэ байнгын оролддог. Тэгэхээр энийг хязгаарлалчвал ямар асуудлууд тулгарх болов? Яг уу одоо бид нар энийг хязгаарлаад явж байгаа улс орнуудын туршлагаас суралцах боломж гарч иж гэнэ гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр маш хурдан тэр чинь судалгаа хийгээд энэ ер нь болох нь болохгүй нэ гэдэг чинь олон талаас нь ингэж хар судлаад за ер нь бол хязгаарлах нь хязгаарлахгүй байснаас илүү дээр юм байна гэдэг одоо дүгнэлтэн түрээл тэр арга хэмжээг авж байгаа болж тарах гэдэг шүү дээ тийм үү. Тэгэхээр яг уу гол нь бид нар ер нь юу гэдгийг баахан ингээл утас ширмэс үзүүлэл ямар ч хяналт тахгүй явж ангуудаа гинт нэг өдөр орж ирэл юм одоо хэрүүл одоо юун дээр орчих гэсэн бас үг биш л дээ тийм үү. Тэрийг орлуулах зүйлүүд юу гэж байна. Тэр хүүхдийн сонирхлыг татах юмыг бид нар бас бодолцох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол бидний гарын дор байх боломжтой гэж байна. Эцэг эхчүүд болгонд одоо өөрсдөд нь бас боломжууд байгаа шүү дээ хүүхдүүдтэйгээ. Бид нар эргээд биднийг ер нь эцэг эхчүүд маань ямархуу байдлаар хүмүүжүүлсэн юм бэ? Бидэртээ яаж ханддаг байсан юм бэ? Бидний онжсэн зүйл нь юу юм бэ? Онохгүй байсан зүйл нь юу юм бэ гэдэг зүйл төр эргээд бид нар бас харж анализ хийх хэрэгтэй болж байгаа. А нөгөө талаасаа гэх юм бол цаг өнгөрөх тусам угаасаа бидний амьдралын юм ингээд өөрчлөлтөө явж идэг. Тэгэхээр өнгөрсөнд хэрэгжилжсэн зарим аргууд бол магадгүй одоо огт тохирхоо болсон ч байхыг үүсгэх аргагүй. Нэг үе бодоод бол хүүхдүүдийн тухай, хүүхдийн эрхийн тухай, хүүхд хамгааллын тухай, цаашлаад энэ сэтгэл зүйтэй холбоотой асуудлууд маш их яригддаг болж байгаа. А гэхдээ яг эцэг эхчүүдийн зүгээс ингээд хараад үзэхэд нөгөө маш их контент мэдээлэл байгаад байгаа учраас яг альнаас нь аваад гэдэг зүйл чинь бас их тодорхойгүй байгаа маань бас нэг сорилт болт юм байна. Тэгээд огт байхгүй байх бол нэг хэцүү хит их мэдээлэл ороод ирэхээр яг аль нь юутайгаа уялдаж явах вэ гэдэг зүйл чинь бас тодорхойгүй байна гэдэг зүйлүүдийг бас эцэг эхчүүд бас хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр хамгийн түрүүнд бол насан туршид өөрөөсөө энэ хүүхдүүдээр үүсэж байгаа асуудлыг өөрөөсөө асуух хэрэгтэй гэж би бодож байна л та. Таны хувьд хүүхдтэй ямар үг хэлдэг тийм ээ? Таны хувьд хүүхдтэй яаж цаг өнгөрүүлдэг? Таны өөрийн чинь дэлгэцийн хэрэглээ ямар хуу юм гэдэг. Тэр хин нэгэнд шаардлага тавих юм яг тэр чинь бодож бас ойлгох хэрэгтэй тийм үү? Бид нар өөрсдөө маш их цаг хугацаа өнгөрүүлдэг байж ээж шууд одоо хүүхдүүдэд ийм шаардлага тавихад хэр нийцэлтэй вэ гэж. Тэгэхээр энэ бол одоо буруутныг хайх гэхээс илүүтэй шийдлийн төлөө явах. Тэг үнэхээр сайн туршлагуудыг бид нэр түгээлтэй одоо яагаад гэвэл хүмүүс мэдээлэл авах боломж нь маш сайн болчиход байгаа шүү дээ тийм үү. Энүүгээрээ дамжуулаад ингээд хуваалцаад явъя. Нөгөө талаас гэх юм бол бидний энэ сошиалоор авдаг үздэг кинон дээр одоо бидний даган дуурайд эндэг хүмүүс гэдэг юм хит их тийм төс байдлыг ингээд бий болгочоод тэр төс байдлыг бид нэр өнөөдөр амьдралдаа бий болгож чадахгүй гэсэн болоод юм зөрөөн үсэд зөрчил яг үсэж байгаа зүйл харагдаж байгаа байхгүй юу. Гэтэл яг тэр даган дуурайгаад байдаг тэр одуудын юм уу тийм ээ одоо сурчлаад байгаа тэр кино мэн цаана яг юу байд юм бэ? Үнэхээр тийм сайн сайхан төдөлт юм уу гэдэг нь бас бодолцох хэрэгтэй болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт эргээд ямар зүйлийг сурчлаа гэхээр төгс биш байгаа байдал чинь амьдралын чинь гоё хэсэг юм байна бид нар. Одоо эцэг ихээс ингээд төрсэн байгаа бидний бие махбодыг ерөөсөө голж яах хэрэггүй тийм ээ. Эрүүл сарвал байна гэдэг чинь ямар сайхан юм бэ тийм үү. Сэтгэл санаагаар тайван амгалан сэтгэл зүйн хэвдэх доктортой байна гэдэг чинь ямар чухал юм бэ. Тийм. Гэтэл хорвоог харах нүдгүү найжууд хоёр нүдтэй байна гэдэг чинь үгээр хэлхийн аргагүй том баялаг биднэрт байна. Энийх үнцнийг ойлгоо. Тэр нүд нэг заавал том байх албатай ч юм уу ч юм тий. Таавал тийм дахраа хаатай байх албатай ч юм уу. Яг хэдэж юм уу. Ингээл хорвоог хараад иж нэс чинь ямар сайхан зүйл вэ гэдгийг бид нар ойлгож үнцнийг одоо хэрэгтэй болж байна л та. Тэгэхээр хамгийн хайр наргүй ашиглаж байгаа зүйл бол би хүн өөрийнхөө эд эрхтэнд бие махбодод хандж байгаа юм болов гэж боддог байхгүй юу тийм. Гисээ унж байгаа машина бол аюу хайрлаж штэ юм чинь. Угаалгаал, арчуулгаал тийм үү хэвээр ингээд нөгөө нэг тос мосын солиол ингээд хэвээр гараж маргааш тавиал үгүй юм юу болж байна тий. Гадаа тавьсан машин өнөө шин одоо хөөдөө одоо яах болдоо гэд ингээд амар анхаарал тавьж байгаа байхгүй юу тийм. Тэгэд яг тэр машинаас чинь хэдэн 10 дахин үнцэнтэй зүйл бидний бие махбод. Жишээ нь одоо та зөвлөвөл яг юу руугаа өнгөх хэрэгтэй гэсэн үг вэ бид нар дотоод руугаа яаж одоо аргыг мэдэхгүй штэ тийм хүмүүс. Яг хөө энийг шууд хүмүүсийг өөртөө шууд учраа ол гэж хэлэх өрөөсгөл юм билээ. Яагаад тэгэхээр эн чинь нэг талын ингээд бас том мэрэгжил судалж байгаа тэрэн дээр ажиллаж идэг хүмүүс гэдэг харагдаж байна. Тэгэхээр ер нь энэ сэтгэл зүй чиглэл рүү одоо ажилдаг. Дээрээс нь нөгөө би сая нэвтрүүлгийн өмнө бас хэлжсэн тийм маш олон аргуудыг одоо аргууд байна.
Тэгээ дээрээс нь нөгөө дэлхий дээр нэг л супер онол гарч ирээд бүх асуудлыг шийдээг учраас бол хүн болгон ер нь энэ аргуудаас тодорхой хэсгийг эзэмшээд өөртөө яг их өөрөө илүү их одоо үн цэн өгж байгаа, өөрөө их ойлгож байгаа, өөрт нь их чухал санагдсан тэр салбараа бариад ингээд явах хэрэгтэй болж байна л та тийм. Тэгэхээр энэ л өнгийхөл яах ёстой юм бэ гэдгийг миний хувьд бол энийг одоо яг бодлого боловсруулагчид энэ дээр их юу тавьж ярилцаасай л гэж бодоод байгаа юм л та. Яг ингээл төрийн байгууллагуудын төвшөнд одоо имлэг тийм ээ одоо ингээл манай салбарх ингээд явж хахаар хүн болгоны санааг зовсон асуудал мөн үү мөн хүмүүс ойлгодог болсон уу ойлгодог. Тэгээ яг хаанаасаа яаж зангидагдаж эхлэх вэ гэдэг нь бас л бодлох хэрэгтэй. Дор доройхын ажилд өдрийнхөө цагийг зарцуулаад ингээд явж байна. Нөгөө талаасаа гэх юм бол яг тэр чиглэлийн салбар холбоод бол бас нэг түүчлээд ажиллах тийм туршлагууд бол гадны орнуудад байж идэг гэж. Тэгээ сэтгэл зүйчдийн Монголын одоо сэтгэл зүйчдийн одоо нэгдсэн холбоо энэ төр гэл ингээд холбоод байна шүү дээ. Тэр хүмүүс бол бас энэ чиглэлд ер нь ингээд яаж байна вэ? Зарим зүйлийг бүгд одоо төрийн аппарат хийж амжихгүй байгаа тийм ээ. Ингээд эдний юм хоорондох юм уялдаа холбоо нь байх хэрэгтэй байна. Энэ тухай ярилцдаг, уулздаг нэг шалтгаан байх хэрэгтэй. Энэ дээр чиглэсэн бодлого босруулагдах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр одоо энэ жишээ нь Германд бол ингээд яг сэтгэл заслын одоо эмчилгээний тухай хуультай юм л да. Тэгээд дэлхийд хамгийн их нотлогдсон, батлагдсан үр дүнтэй гэдэг нь шалгарсан одоо 20 хэдэн арга байдаг гэж одоо бид нар сурвалжуулсан багш нь хэлж байгаа байхгүй юу. Энэ аргуудаар ашиглаад хүний сэтгэлийг засах юм бол та даатгалаас мөнгө авах нэ. Гэх мэт. Тийм. Бодлогоор дэмжсэн байна шүү дээ. Тийм, бодлогоор дэмжиж үзсэн. Тэгэд энэ болгоны үндэс суурь бол ер нь судалгаа гэж үздэг. Тэгээд судалгаараа мөнгө хаях хэрэгтэй, тийм ээ. Судалгаараа мөнгө хаяад ер нь бидний энэ үсэт байгаа асуудлуудын хүүхдийн асуудлын цаад суурь шалтгааныг олох юм чинь ер нь л бодиттой судалгаа шинжилгээний ажил байгаа. Тэргүй бол нэг ингээл юм гарч ирэх үед нь бүгдээрээ л за энэ болохоо байчих гээл өсөрч очивол энд баах юм гээл энд юм гээл байгаа нь бол яг тэр судалгаа шинжилгээг орлох зүйл ерөөсөө биш байгаа юм. Ялангуяа сэтгэл судлалын судалгаа бол маш нарийн явагддаг тийм ээ. Бүр ингээ програм дээр судалгааны үр дүнгээ боловсруулаад яг Монголд ийм бодлогоор ингэж авч байгаа нь үнэхээр ховор юм аа. Ялангуяа энэ үеийн дээрлэгэл төр жишээ нь судалгаа байгаа юу? Би бол яг байхгүй гэж бол шууд хэлж мэдэхгүй байгаа юм. Яагаад тэгэхээр би өөрөө яг насан туршийн сэтгэл засал дондох хэмжээний жилээр мэргэсэн хүүхдийн одоо сэтгцэн эрүүл мэндээр дахиад 2 жил сурч ийж хүн дахиж юу болж байгаа мэрэгшээд бүр энэ чиглэлээр одоо онцлогоо, зөвлөгөө тэр хүүхдүүдэд ажиллах тэр арга барилуудыг эзэмшдэг. Тэгэхээр энэ чиглэлд одоо яг одоо ингээд харж байхад миний төгссөн анагаахын шинжилгээний үндэсний сургууль тийм ээ. За тэгээд бас яамдаас дэмжлэгтэйгээр сэтгцэн эрүүл мэндийн төв одоо эрүүл мэндийн хөгжлийн төв эднэрээс нэг юу яагаад эрдэмтдүүдтэй хамт бэлдээд тэгээ Японтай хамтарсан тийм одоо 2 ээлжийн курсыг төгсчөөд одоо бидтэй хамт ажилладаг эмчнэр ч гэсэн тийшээ яваад сураад ирсэн ажиллаж байгаа. Энэ бол ингээд ийм бас сайн мэдээ байгаад байгаа тийм үү. Тийм болохоор ер нь бол ингэж биднэрт нэг ийм нэг талаасаа бол улс орны асуудал төрийн зангаагүй хилцүүлэг гэж үүдий тийм ээ. Энийний төлөө санаа тавиад санаа зовоод явж байгаа тэр хүмүүсийн одоо дуу хоолой нэг нь нэгдэхгүй, хоёр нь хоёрдохгүй нэгдэж нийлээд. Яагаад гэвэл энэ чиглэлд үнэхээр одоо зүрх сэтгэлээ одоо жилээж байгаа тийм ээ. Мэдлэг мэргэжлийн эзэмшсэн хүмүүсийн тэр нэг юм идэвх зүтгэл санаачлаг гэдэг зүйл чинь бол их том одоо юу хүч гэж би бас хараад байна л да. Тийм. Тэгэхээр одоо энэ дээрлэх хийж байгаа, үлдэж байгаа хүүхдүүд болон хохирж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд ямар асуудлууд үүсдэг юм бэ? Ер нь л ямар ч асуудал руу түлхэх одоо эрсдэлтэй одоо байж болох бүхий л асуудлын суурь сэтгэл зүйтэй холбоотой байна гэж байгаа маань хожим хойно магадгүй янз бүрийн дондох эмгэг рүү янз бүрийн бие хүний эмгэг рүү тийм ээ. Тэгэл одоо очоод сэтгэл хөдлөлөө хянах чадвар, сэтгэл хөдлөлөө барих чадвар, сэтгэл хөдлөлөө зохицуулах чадвар гэдэг чинь бол маш том одоо зүйл байгаад байна шүү дээ тийм үү. Тэгэхээр яг тухайн моментод хүн зөвхөн хүүхдүүд л ч гэлгүй хүн барьц салддаг, айдаг, сандардаг, төгшдөг тийм ээ. Одоо маш хүчтэй тийм сэтгэл зүйн сэтгэл санааны тэр хямралд өртөөд гэж байгаа маань бол бидний гарт эн чинь байхгүй байх шүү. Сэтгэл хөдлөлөө доктортой хэмжээний гэдэг нь би хаана ямар үг хэлэх ёстой, ямар орчинд би ямар үйлдэл хариулт гаргах чадвартай вэ гэдгээ хүн одоо гартаа оруулсан байгаа зүйл. Тэгэхээр тэрний хяналтыг алдна гэдэг маань магадгүй ингээл
зодон зохион болох янз бүрийн тий за хүчлэн архит арсны асуудалтай холбоотой юм яригдах юм. Гэхдээ тухайн момент нь хүн яагаад тийм аимшигтай гэмт хэргийг үлдчихвэл гэдэг чинь ер нь ингээл айхтар төлөвлөл яваал ингээл хүний амнаас нь төрнө гэдэг хүмүүс бол тийм олон биш байгаа ш тэр нь яач бодсон тийм үү. Гэтэл яг тэр моментод яаж яаваа. Одоо тэгэхээр би ингээд зүгээр монгол хүмүүст нэг санаа зовж явдаг юм биднэрт их тийм уур омог их байна гэдэг. Наандчилт замын хөдөлгөөн дээр харагдаж байгаа байхгүй юу. Зөв би юунтэйг ингээл ороод ингэх үед ерөөс өсөрч бууж ирэл зотлоход би хүмүүс төр бэлэн биш шүү дээ. Тэгээд санхуу орил онгойлгоод би юм лугаа хэлж байгаа үг нь гэдэг бол ерөөсө байж бол хамгийн муу гэхэл хэлж байгаа. Тэр чинь сэтгэл хөдлөлтөд автаал нөгөө нэг уур гэдэг юм чинь гарчаал хялтгүйгээр. Тэгэхээр бидний ингээд анхаарал хандуулахгүй орхисон байгаа зүйлүүд яадаг вэ? Одоо жишээ нь юу вэ? Бид нар одоо юу гэдэг нэг цэцэрлэг хашаан дотор байгаа цэцэрлэгээл ерөөсө ачлахгүй тордохгүй тийм ээ. Одоо тэр өвс мөсийн шүрдэл ингээд цэвэрлэхгүй завгүй гэж яваадах юм бол тэнд ингээд яаж хог шороо ирээл ягаал ингэсэн тийм ээ. За нэг анхаарал хандуулаад очиад цэвэрлээд ингээд цэцэрлэг эсэргээл ирдэгтэй адилхан ерөөсөө бид нар ингээд хайцсан байгаа. Гэхдээ бидний заавал анхаарах хэрэгтэй зүйл нэг бол энэ уур омог юм байна. Уур омгийг зохицуулахын тулд яах вэ? Тэгээ би зүгээр сонирхоод ингээд олон нийтийн сүлжээн дээр энэ төр явж байгаа зүйлүүдийг харахаар би энийг дургуг нь хөрөх гээд айлах гээд чихэх гээл ингээл ийм янз янз ингээл би нэг шоглож байгаа тэмцэлтгүүд энэ төр харагдаж байгаа байхгүй юу. Тэгвэл шууд өсөж очиод барайл аваад цодлолтод эхэлж байгаа юм байхгүй. Нөгөө хөвгдөж ингээл ягаал барайл би энийг ингээд ийм шууд ингээд зохимохоос аюу их яагаад байгаа байхгүй юу. Магадгүй тэр газрын хууль дүрмж их чанга байдаг багтай үнэ тийм. Тэгэнгүүт би ингээд олон жишээг зөвхөн одоо бусдаас сонсон гэхээс бүр ойрын жишээ ингээл бодно гэж яхад чинь л айхтар винийгээ зогсон цодсон тийм ээ нүд амын хөх болгосон гэдэг чинь ийм харахаас хаширмаар тийм нүд бий болоод байна л та тийм. Тийм болохоор бид нэр бас л бидэрт бодох ёстой, хийх ёстой тийм ээ шийдвэрлэх ёстой гарц гаргалгаа хайх ёстой асуудлууд бол бидэрт их байна л гэсэн зүйл анзаардаг байна. Бичлэгт гарсан хүүхдүүдээс одоо цагдаа мэдээлэл авахад хандлтаа өсгөхийн тулд дагагчаа нэмхийн тулд бичлэг оруулсан юм аа тайлбар өгсөн байна. Тэгэхээр бас донтолт уу? Дэлгэцийн донтолт, цахим донтох. Донтолт байх уу? Яг уу би тэр хандлтаа өсгөх гэдэг дээр бол жоохон гайхаж байна л та тийм ээ. Тиймэрхүү байдлаар одоо арай тийм дээр тулна гэж одоо байх бол гэж бодож байна л та. Яг гэвэл маш олон хүний сэтгэлийг эмзэглүүлэх зовоох тийм ээ маш их асуудлуудын уурхай болох юмыг зөвхөн хувь өөрийнхөө нэг тийм хандлт аавна гэдэг зүйл чи яг юу юм бэ тийм утгачтай зүйл мөн үү хүн бас хэрэгтэй зүйл мөн үү тийм ээ ингэж хувиачиж болохгүй хэрвээ тийм хийсэн бол тийм одоо юу гэж байгаа чинь байж боломгүй зүйл маш олон хүний тэр сэтгэлийг эмзүүлж уурыг хүргэж जैन нойрыг хугасалж जैन тийм үү ийм байгаа зүйл төр бол миний бодлоо яг тийм сэтлэр ийм юмыг одоо гаргаж тавьж ийн гэдэг бол энэ хизээж илэрч болохгүй. Зүгээр тоглоом наадам хийгээд байсан ч гэсэн дахиад юм үйлдэл хизээж хийж болохгүй. Ийм хүмүүст хариуцлагатай орцох хэрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл санаатаагаар бусдын сэтгэл санааг өмүүлэх, бусдыг талцуулах, бусдыг айлгах тийм ээ. Тэгэхээр ингээд бид нар одоо ийм том ийм массын одоо ийм явж байгаа тэр өгч байгаа мэдээлэлүүд үе үе бидний сэтгэлийг сэрд хийлгэн ийм зүйлүүд чинь эргээд хүний сэтгэл санаанд их хор охиртой юм байна гэдгийг одоо сүүлийн үед би бас ойлгоод байна л та. Саяын бидний одоо авсан тэр шинэлэг сургалтын дээр ч гэсэн эргэж бодоод ингээр за хүн одоо юу гэдэм зааш магадгүй одоо бид нар гудмын нэгэд хүнтэй явах та хүн болгоно их барьж аваад цохиж зодоод хүний толгой тархийг одоо хаглаад барьдаг юм бол харьцан угааг баг. Гэтэл үгээрээ хэлж байгаа тэр өгч нь буцаад тэр хүний сэтгэл зүйд ямар их хорон одоо тусдсан юм бэ. Тэгэхээр бид нар ер нь сэтгцэн эрүүл мэндэд анхаарах болцсон юм биш үү гэж хүмүүс ингээд асуугаад байгаа зүйл чинь бодиттой юм байна гэдэгтээ бид нар үнэнтэй нүүр тулах цаг иржээ. Тэгэд өөрөөсөө түлхэх юм биш. Энэ зүйл төр бүгдээрээ тал талаасаа янз бүрийн санаачлаг гаргаад ингээд одоо арга хэмжээ авч юмаа зохицуул чиглэж явахгүй бол яг юм билээр 10 жилийн дараа 20 жилийн дараа очиход хизээч магадгүй засархааргүй хүн үнцгийн өөрчлөлт явцсан байх вэ гэдэг асуудал хэрэгдэж байна л та тийм үү. Тэгэхээр өөрөө өөртөө эзэн болоод явахын тулд Монгол хүний төлөө хэн ажиллах хэн яг чин үнээсээ ажиллах юм бэлээрээ бид нар өөртөө л ажиллана. Хэн нэг ирээд бидний тэр сайн сайхны төлөө
ойр хоолгүй зүтгэх хүн бол одоо олдохгүй. Гэхдээ сайн мэрэгцсэн байгаа хүнд бид нар цалин мөнгөний нөгөөд тийм үү Монголдо ирээд туршлага судлуулах ийм асуудал чинь нийлдэж шүү дээ энэ чинь. Эцгийн хараа хяналтаас чухал уу? Одоо жишээ нь өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиар явхад эцэг эхчүүд гэж байгаа байхгүй. Энэ сургуульд ер нь эцэг эхчүүд нь гадаад байдаг. Эсвэл их завгүй ажилтдаг хүмүүсийн хүүхдүүд сурдаг учраас ер нь бол ингээд дандаа мөнгөн дээр суурилсан ч юм уу, дандаа юм хэрэглэн дээр суурилж бие биенийгээ хүүхдүүд харснаас ялгарлан гадуурхал үүсдэг байх магадaltaй гэх мэтлээ ярьж байна. Ер нь бол олонний үг ортой гэдэг шиг энэ дээр ч гэсэн ер нь бол би тодорхой нөлөөлж байгааг хүчин зүйл бол яхахгүй мөө гэж ойлгож байна. Тэр нөө ярианы ихэнд хэлсэн энэ нэг үндэс суурь гэдэг юм яаж тавигдсаас эхлээл тэр барилга байшин чинь хамаардахтай яг бас адилхан болчиход байгаа байхгүй юу тийм. Нөгөө талаасаа гэх юм бол гарч байгаа тэр кейсүүд дээр бид нар их бас тойроод ярилцах хэрэгтэй юм л да. Яг тухайн сургууль дээр гарсан кейс тэр юу болов гэдгийг зүгээр нэг цагтаад ингээд мэдүүлэг өгөөд ингэхээс гадна яг яач байна ч юу болоод байгаа юм гэдгийг очиж яг ингэж тэр кейс дээр айгуус ажиллах шаардлагатай. Тэгэхээр одоо магадгүй одоо энэ яг хүүхдүүдийн төлөө ажилладаг газрууд байна. Хүний эрхийн комисс одоо юу гэдэг нь одоо цагтаас хэлэх юмнууд байгаад байна шүү дээ. Тэрний ард заавал сэтгэл зүйтэй холбоотой баг ажиллаж явах шаардлага гарчаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь ингээд мэрэгжлийн биш хүн бол тэр чинь бас нарийн мэдэхгүй шүү дээ. Цагтаас сэргийлэх бол гарсан тэр процесс дээр нь л хэрэг нэгээл авах хэрэгтэй арга хэмжээнүүдээ аваад ингээд явна. Гэтэл өөр тэр чинь засах ёстой хүмүүс гэдэг дотор яхааргүй эцэг эхчүүд бол одоо орж ирж байгаа байхгүй юу. За тэр хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар орж ирж байгаа гэдэг. Энэ болгоны ард ажиллах сэтгэл зүйн тийм том баг байх хэрэгтэй. Сэтгэл зүйч нь байх хэрэгтэй, сэтгэл судлаач нь байх хэрэгтэй, сэтгэл засалч нь, сэтгцэн юм чинь нийгмийн ажилтан гэл ийм зүйлүүд тийм ээ. Тийм багт би бол мөнгөний нөгөөд ингээд ажилуулад бүтэн цагаар ажиллах хэрэгтэй болж байгаа юм да. Зүгээр ийм салбар хооронд хүмүүс дам байдлаар хариуцах хэрэгтэй биш гэж тийм үү. Тэгэхээр энэ цаг мөч магадгүй яг монгол хүн гэж хин юм бэ? Энэ сэтгэл зүйг нь ерөөсөө нарийн судлахгүй болохоо байлаа гэдэг дохиог л бидэрт өгөөд байгаа юм биш үү? Хэдий болтол бид нар энийг за нэг болгондоо бүтэндээ за тэгээд тэр нь ингэж ажиллаад энэ ингэж ажиллаад гэж явах юм бэ гэж. Тэгэхээр энэ дээр яг хөглөөр одоо хийж байгаа хүмүүсийн би одоо ингээд одоо улсад тийм ээ 10 гаруй жил ажилласан тийм ээ сэтгцэн эрүүл мэндийн төвд олон жил ингээд ажилласан харж хахад өөр юм дээр чинь ингээл ажиллаал ингээл дунд нь явсан нэг жаргал зовлонг нь мэдчихэж штэ тийм ээ ажлаа хийгээл яваалаа тэгээд заримдаа бол тэд чинь одоо ажлынхаа юунаас болоод хаашрын тэгэл сэтгэл зүйн хэрэгцээ их болох тусам бидний хийх ажил их болж байна гэдэг. Тэгэхээр яг энэ чиглэлд бол нэг том юм агентлаг юу гэдгийг яг хүмүүсийн төлөө зорилго нь тодорхой тийм ээ хийх ажил нь тодорхой одоо яг сэтгэлтэй хөрөнгө санхүүжилт нь дэмжлэгтэй зөвхөн тэр лөө анхаарал хандуулах ийм институцийг гаргаж ирээд тэд нар нарийн ширийн судалгааны хам руу ороод ингээд ажиллавал надад л энэ тийм хийх айхтар хэцүү асуудал биш гэж юу харж байна. Тэгэхээр ер нь нийгэм дээр гарч ирж байгаа тэр үзэгдлүүд ойр давтамжтай тэг хүмүүс тэрний төлөөр санаа зовж байна гэдэг бол ер нь энэ хүүхдүүдийн сэтгэл зүйн цаанаа бол их асуудал их байна шүү. Тэрний чинь л үзүүр язгаар нь л цухалцаж гарч ирж байгаа. Яг ийм өндөр хэмжээнд аваагүй даалт явагдаж байгаа байдлуудыг нарийн судлах юм бол магадгүй сэтгэл имзэглүүлмээр. Тэгээд одоо бид нар дээр энэ хичээл орсон зүйл ингэж байгаа байхгүй юу? Энэ одоо бүхлөт энэ хүүхэд үерүүгөө анхаарал хандуулж чадаагүйгээс болоод зөвхөн нэг хэсэг хүмүүс биш тэр бүтэн үе асуудалтай гарч ирж байна. Тэгэнгүүт дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэг судалгаан дээр юу гэсэн гэхээр дэлхийн нэг хүн ам 8 тэрбум хүрээд 8 тэрбум гараад ирж. Энд чинь 1 тэрбум нь ямар нэгэн байдлаар сэтгцийн эмгэгтэй эсвэл сэтгцийн тулгымцсан асуудалтай буюу сэтгэл зүй дээрээ ямар нэгэн тусламж авах хэрэгтэй ийм зүйл үсэж байна гэдэг. 8 хүн тутмын нэг нь өссөн. 8 хүн тутмын нэг нь гэдгийг зөвхөн Монголд хэлээгөө. Ямар нэгэн болохгүй байна энэ чинь. Тусламж гэдэг юм чинь. Тэгээ яг нөгөө яг энэ эрэг сэтгэл зас чиглэлээс гаргаж иж байгаа одоо онол дэвшүүлж байгаа арга аргачлал зүйлүүд нь бол эмэнд их найдахыг бас их тийм сайн зүйл биш ээ. Би сайн нөгөө олж харсан зүйл нь ингэж байгаа байхгүй юу нөгөө бид нэг сэтгэл зүйн гэмтэл гэдгийг томоор хараад том гэмтлүүд онцлогдчихдээ байна амархан. За энэ хүн яагаад ингэ сэтгэл санаагаар хямарсан юм бэ? Эх оронд дайм болоо цагаачлаад ингээд явсан чи яаж вэ? Бичиг орондын асуудалтай болоод ингээд л гэсэн. За энд нэг хүн яасан бэ гэсэн чинь яасан. Явж байгаа машин тэрэгтэй осолтоод энэ төр гэл юм том. Эсвэл ойр дотныхын нас сурлаач гэдэг юм уу гэдэг. Жижиг гэмтлүүдийн тухай бид нар их ойшоодоггүй маань. Удаан хугацаанд үргэлжилсэн жижиг тийм сэтгэл санааг зовоосон асуудлууд чинь явсаар
Юу гэдэг вэ? Нөгөө нэг зөөлөн натуг байдна гэдэг шиг. Туслаар яваад байгаа ус чулуун дээр өдөр тутамдаа туслаад байгаа ус бол чулууг ингэж яаж юм хонхоолгоод тэр нөхсөг үүсгэх тэр чулууг ажмаар байхгүй болгож байгаатай яг адилхан. Том юм дээр анхаарал хандуулаад энэ хүний сэтгэл зовоос асуудалтай байна. Яг нарийн яг бариа тавих юм байхгүй. Магадгүй гэр бүлийн хүчээр хийлэл байд юм уу те. Одоо зөрчилтөө. Тэгээ зөрчилтөө гэдэг чинь өөрөө өөртөө хүн зөрчилддөг. Өөр нэг хүнтэй зөрчилддөг. Бүлэг хүмүүс хоорондоо зөрчилддөг гэдэг ийм зүйлүүд ингээд яригадад явж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг их одоо анхааралтай авч ажиллах. Тэгээ магадгүй би бол энэ ерөнхийлөгч, ерөнхий сайд одоо энэ төрийн өндөрлгүүд яг энэ дээр дуу хоолой өргөөсэй. Тэд нар яагаад гэвэл их хурдан хугацаанд ажил хэрэг болох боломжтой тийм зүйл. Үнэхээр л улс орныхоо төлөө одоо бид нар талталтаа зүтгээд ингээд явж байгаа. Тэгээд орхигдуулж ерөөсөө болохгүй. Нэг үе ингээд бужигнаал хэсэг ингээд ягаал ингээд яваад энэ байдлаар юм бол их багасхад их хэцүү л гэж би бодоод байна л да. Нөгөө талаас гэвэл нөгөө амьдралын маягтай холбоотой асуудлууд нийтлэг бидний тулгымцсан асуудал болж байна гэж байгаа байхгүй юу. Тэгээд саргалалт тийм ээ. За тэгээд архи намны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, за сэтгэл зүй гэдэг юм ороод ирдэг. Гингүүд амьдралын мааг гэж юу юм бэ гэхээр сэтгэл зүй болж таарч байгаа байхгүй юу. Тэр хүн хэдэн цагт унтдیں۔ Тийм ээ. Тэр хүн эзээ хоолндоо идэх. Тэр хүн яаж өөрийнхөө тэр одоо стресс ухамтлыг зохицуулдیں۔ гэдэг юм. Тэр ерөөсөө л гарц энд байна. Эргээд маш том боломж энд байна. Сайн мэдээ байна гэж л манай одоо сургалтын дээр яг чиглүүлж байгаа байхгүй юу. Юу гэхээр одоо сэтгэл зүйд үүсэж байгаа асуудлуудыг чинь эргээд шийдэх боломжууд нь энд байна шүү дээ. Амьдралын хэв маягаараа шийдвэрлэх боломжтой гэсэн үг юм шүү дээ, тий. Ер нь тэр хүнд одоо энэ дадал зуршлаа хэв маягаа яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийг ойлгуулад оюун дасгал хөдөлгөөн хийдэггүй энэ залхуу нөхөр. Одоо энэ бол гэж яагаад залхуураад байгаа юм бэ энэ хүн? Сэтгэлд ямар асуудал байгаа юм бэ гэдэг. Тэг сэтгэл нь их тийм хөнгөн байгаа хүн тэг санааны асуудлаа үр дүнтэйгээр шийдвэрлэж чаддаг хүмүүс бол яг нь ер нь тэр асуудлуудаа их амархан зохицуулаад явчихдаг юм байна. Идэх гэдэг хүч нэгтгэлийн дон гэж байгаа юм. Хэмжээнээс итрүүлж иддэг гэж. Тэгэнгүүт тархалт гэдэг зүйл чинь дэлхийд дахинд үүсч байгаа одоо том хар тахал одоо тахал гэж явж байгаа байхгүй. Тэгэхээр маш энгийнээр ярих юм бол авж байгаа илчлэгийн хэмжээ, хэрэгтэй байгаа илчлэгийн хэмжээ хоёр тэнцүү байх юм бол тэр хүн яг нь жин хадгалагдаад явдаг. Авах ёстой илчлэгээс өндөр илчлэг аваад авах тусмаа тэр бол гэж жин нэмэгдээд яваад байдаг. Тэгэнгүүт энэ асуудлуудын хүчин цаана хүртэл одоо жингийн асуудлаас болоод сэтгэл готролд ордог, түгшдэг, өөртөө сэтгэл ханамжгүй болдог гэдэг юм чинь нэг тэгэл засч очиж байгаа эмгтэж ялангуяа эмгтээчүүдийн донд цаашдаа ирчүүд ч гэсэн адилхан шүү дээ. Маш том сэтгэл зүйн асуудал бий болоод байна. Тэнгүүд зөвхөн хоол ундын зүйлээд орхих гэхээр бас юу биш ээ. Тэгэнгүүт зүгээр миний бодлоор одоо энэ биднэрт хэрэгтэй байгаа мэдээллийг айхтар онлайн төвшин ингээл асар их тийм текст мэкс гэхээс илүүтэй яг нэг дараалуулаад их ойлгомжтой болцсон байгаа тэр зүйлийг л хүмүүст заагаад хэлчихээсэ гэж би бодоод байна л та. Тийм. Нойр бас их нөлөөлөх. Одоо жишээ дэлгэцийн донтолтоос үүдээд унтах цагаасаа нэг шөнийн 12-оос 1-ээс унтдаг, өглөө 7-8-га босоо явдаг те. Нөсвөр насныхан ч гэсэн бас энэ нойрны асуудал их баг шиг байна. Хичээлхтэй, даалгавар ихтэй, дээрэс нь цахим хэрэглээ ихтэй гэдэг ч юм уу. Тэр нойр хэр чухал вэ хүний амьдрал, сэтгэл зүй. Ерөнхийдөө хүн одоо сэтгэл санаараа тогтвортой сайн байх юуны үнц нь бол нойр гэж үздэг. Гэхдээ ганцхан зүйлээс сайн болчихоор тэр хүний амьдрал зэгцчдэг гэсэн асуудал биш. Ер нь бол нөгөө талаас ингэ харах юм бол нойр нэмэх замбраагүй, гүйц юугаа авдаггүй, нойрны их нойртой их удаан хугацаанд яваад тэгээд нөгөө ядрал үүсдэг, ядардаг тийм ээ, нойрмгэлдэг. За тэгэл анхаарал төвлөрүүлэх чадвар нь тэгээд ярих юм бол цаашдаа нойрны хомсдол тийм ээ, нойргүйдэл, нойрны асуудал гэдэг зүйл чинь араасаа сэтгэл зүйн маш олон асуудлыг ингээд дагаалаад өсөө аваад ирдэг. Наанд жил нойр дутуу яваа хүн зам дээр одоо юу гэдэг тэр самбаачлах хугацаанд ингээд удаашрсан байдаг. Шийдвэр гаргалтан дээр байна. Тэгэд анхаарал нь төвлөрч чадахгүй байгаа учраас тэр хүүхэд тэр хүн хийж байгаа ажилласаа үр дүн гаргах хэцүү. Нойр дутмуу явахаараа хүн их тийм цугалтуу болдог. Ядарсан байгаа хүн яадаг вэ? Гэрэл дууч юм эндих төгшөөдөг. Ганцаараа баймаар санагддаг гэд тэгээд эхлэхээр сайхан ааштай байхгүй. Ядарсан байгаа хүн нэх гоё нэг явж идэх хүн байдаггүй. Нүрэн дээр нь хүртэл илтгэдэг шүү дээ тий. Ийм болохоор
одоо амьдралын юм аяг гэдэг зүйлийг бас хувь хүнд нь одоо тохоод орхиж бас болохгүй зүйл байгаа даа л да тэр чинь. Өөрсдөх хэмжээнд асуудал шийдэж чадахгүй бол учраас энэ л яваад байна. Тэгэхээр эрүүл мэндийн сэтгэл зүй гэдэг юм чинь ийм цогцоороо байдаг зүйл энэ одоо хэд хэдэн гол чухал үйлдвэрийн хэсгээс гэдэг тийм ээ. Тийм болохоор мэдээж асуудлууд угаасаа тодорхой байна. Одоо тэгэхээр сайхан үндсэн суурь одоо боломжит судалгаануудаа хийгээд тэгээд Монгол хүн тохирох яг арга гаргачлал нь юу юм бэ? Ингээ зөндөө хуулийн хувилбаруудыг гаргаж ирээл өдөр болгон бид нар дэлгүүр ороод одоо хоол хүнсээ цуглуулдаг шиг өглөө болгон босоод бид нар шүдэ угаадаг шиг тийм үү? Хүн одоо ингээл ус цасанд ороод гэдэг чинь одоо өөртөө гарч байгаа шүү дээ тийм үү? Яг энэнтэй адилхан сэтгэл зүйтэй холбоотой асуудлуудаа одоо оруулж ирээд тэгээд их тийм ойлгомжтой загварчилж гаргаж ирээл наад зах юмнуудаа бол хүмүүст өгөөд тэгээд түрүүн таны одоо асуусан эцэг эхчүүдтэй холбоотой асуудлууд бол зайлшгүй чухал байгаа энэ дээр тийм ээ. Зөвхөн бас гэдэг эцэг эхчүүдийн асуудал биш тийм ээ. Тэр хүүхдэд ажиллаж байгаа багш дээр тийм ээ. Тэгээд тэгмүүд эргээд та нар өөрөө өөрсдийнхөө төлөөс анхаараарай л гэж цагж байгаа байхгүй юу? Хүнтэй ажилтдаг хүмүүс асар их тийм юуг ачааг автгийн шүү. Энэ асуудал юм а өөрөө өөрсдөө зогсуулж чадахгүй бол явандаа энэ асуудал чи эргээд өөрчлөлөгдөж чинь асуудал үүсгэх эрсдэл байгаа учраас энэ их хэцүү ажил хийдэг, стресст ажил хийдэг хүмүүс эргээд заавал тэр хүн өөрлөгөө чигсэн юм гаднаас авчих хэрэгтэй гэж. Өөр бусад супервижн энэ төр гэж ярьдаг л да. Манай юм дээр тийм ээ. Тэгэхээр энэ болгоноо өөрөө шийдээд явахгүй бол явандаа танд асуудал үүсэх юм бол та бусдын асуудлыг шийдэх их бэрхшээлтэй шүү гэсэн зүйлийг хэлж байгаа. Тэг яг хуу олон жилийн өмнө би зүгээр нэг их туршлагатай манай зөвлөх эмчээсээ нэг ийм зүйлийг би сонсч байсан байхгүй юу. Манай урд төрш яагаад их хурдтай хөгжөөд байгаа вэ гэдгийг олон нууцын нэг зүйл нь бол миний зүгээр харж байгаагаар итгэцэн эмчийн хувьд тийм ээ энэ салбарт насаараа ажилласан хүний хувьд судалгаа шинжилгээний ажил хийдэг хүний хувьд эмнэлэг зүйн сэтгэл зүйч гэдэг хүмүүс их олоор нь бэлдсэн юм а гэж хүнтэй ажилдаг. Яагаад их чухал юм бэ гэхээр юу хэрэгтэй вэ гэдгийг тэр одоо магадгүй байгууллага болгон дээр олон бэлдсэн гэхээр их л тэр одоо юу гэдэг магадгүй одоо өрхийн эмнэлэг болгон дээр нь ч юм уу л очиад уулзах боломжтой байсан байх гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр тулгамдсан асуудалтай буюу стресстэй байгаа хүний бусдад ойлголцох чадвар нь удааширдаг. Буруу шийдвэр гаргадаг. Тэгээ бусдтай үр дүнтэй харилцаад тогтоож чаддаг хүсээ болоод ажил нь их удаан урагшилт юм байна. Тэгээ оновчтой шийдвэр гаргах тэр чадвар нь тийм ээ. Тэгээ буцаад өөрөө өөрийгөө тэр нөхөн сэргийх чадварууд нь бий болоод ирэнгүүт чинь. Тэгэхээр магадгүй одоо хин нэгний төлөө санаа зовдөг нэг сэтгэл засалж сэтгэл зүйч байх шаардлагатай болчиход байна гэсэн үг. Тэгээ энийг шийдэж болох нэг гарц нь би бол байгууллага дээрээ гэрээт маягаар тэмцэл засалч нар ажилуулвал их үр дүнтэй гэж бодож байгаа. Яагаад тэгэхээр байгууллагын үндсэн ажилчин болоод тухайн байгууллага дотроо ороод ингээд ойр дотно бол танаад ингээд эхлэнгүүт тэр хүн чинь ойрын хүн болчихор чинь танихгүй хүндээ салгардаг гэж байна шүү дээ. Танихгүй хүндээ юмаа угаасаа ярьдаг. Хоёрдугаар гэх юм бол ер нь сэтгэл засалч сэтгэл зүйч хүмүүс хүний сэтгэл зүйтэй ажилладаг хүмүүс ойр дотныхоо хүнтэй эзэж ажилдаггүй байхгүй юу? Тэр чинь хориотой байдаг. Яагаад хориотой байдаг вэ гэхээр зөвөр юм болохгүй гэж байгаа даа биш. Яг тэр сэтгэл зүйн тэр орчин бүрдэж өгдөггүй. Найзгаа авчрал яг ямар төвлөрөх гэхээр чинь найзаараа хараад байна шүү дээ тэр чинь. Тийм учраас л ойр дотны хүнээ бол яг өөр нэг мэрэгжлийнхаа хүнд чиглүүлж өгөө гэж. Гэрээдээр ажиллана гэдэг маань ер нь бол шаардлагатай сургалтын очиж хийдэг, тийм ээ. Харин яг хэрэгцээтэй байгаа одоо зөвлөгөө тусламжаа тухайн хүний офис руу ажил руу ингээд илгээгээд за 7 хоног 3 хүн ч юм уу ингээд авчин гэдэг чинь эргээд байгууллагатаа тухайн хүнээ үр дүнтэй ажилуулах. Тухайн хүнээ бүтээмжтэй ажилуулах. За дахиад тэндээс чинь тэр хүнтэй ажиллаад ирэхээр гэр бүлтэй нь ажиллах шаардлага гарч ирвэл гэр бүлийнхэнтэй нь үртэл ажиллаад ингээд ирэхээр тэнд оруулж байгаа тэр хөрөнгө оруулалт тухайн байгууллагын бас том одоо бүтээмжийг ашиг орлогыг нөхцөлөх нэг. Одоо би бас нэг хоёр газар дээр бол яг гэрээт маягаар ажиллаж байгаа л да. Тийм шаардлагатай байгаа хүмүүс дээр нь нэг нь бол эрүүл мэндийн байгууллага яг эмдэгтэн нэрээ төвчлүүлж байгаа хүмүүст нь яг сэтгэл зүйн асуудал аягүй түгээмэл байгаад идэг. Бид нар бас яг энэ дээр нь одоо эхлээд тусалж чадахгүй учраас ингээд санаа зовоос асуудлууд байгаад идэг. Учраас тэгээд яхахгүй л тийм байдгийм байна. Биеийн эмгэгтэй байгуун дээр очиод зөвлөгөө өгөх бол их л манай асуудал тулгамдсан. Хүмүүсээс сонсоод гайхчихж магадгүй үндсэн ажилтнаар авахаар яга асуудалтай болгоно. Сэтгэл зүйчийн ёс зүйн дүрм дээр те одоо ингээд ойр дотны хүндээ зөвлөгөө өгч болохгүй. Тэгээ дээрэс нь бас хамт олноороо ингээд аялал зугаалгаар явахт ч юм уу хамтдаа ингээд ууж болохгүй
гэж зөвлөдөг юм л. Яагаад гэвэл тэр сэтгэл зүйч гэдэг нүдээр харж исэн өөрчлөгдөөд энэ хүнд би ингээ хүндлэгийн нүдээс сэтгээд юмаа ярьж яхад энэ хүн маань одоо чинь хамтдаа ууж сууж байгаа миний нууцыг задлчих юм билүү гэх юм эргэлзээ төрдөг гэсэн. Тэгэхээр бас их ганцаардмал мэрэгчлүү. Танд ямар байдгүй? Яг уу ер нь одоо сонирхоод тийм ээ ороод ирж байгаа хүнд нэг талаараа бол яг хичсүү мэрэгжил гэхдээ ер нь энэ жилд ажиллахад одоо хийх аргагүй зүйл бол биш. Хүн дурлаад сонирхоод одоо ороод ирсэн тийм ээ. Тэгээд ер нь энэ хүмүүстэй би яаж туслах вэ гэдэг сэтгэлээл сайн тавиас тэрүүгээрээ суурь тавьсан байгаа тохиолдолд бол хүний төлөө ингээ шаналдаг яаж хүндээ туслах уу гэж бодож явдаг. Дээрээс нь сая манай яг нөгөө одоо энэ эрсдэл заслын чиглэлийн сургалт орсон багш маань бид нэг юм нөхөрсөг зөвлөгөө өгч байгаа байхгүй юу? Ямар зөвлөгөө өгсөн гэвэл үйлчлэгчээс арай л бага асуудалтай л амьдрахыг хичээх хэрэгтэй гэж байна. Тийм. Энэ үгс өгвөл тэр хүнээс арай жоох урд алхаж ээж л тэр хүндээ туслаж чадна шүү. Хитрхи төгс төгөлдөр гэдэг юм бол бас их тийм хэцүү болоод эхэлнэ гэж байна. Тэгээд мэдээж одоо тэр одоо баримталж явах хэвээр том чухал одоо тийм мэргэжлийн эцсийн код тийм ээ одоо үндсэн чухал юмнуудад бол нууц хадгалт ордог. Дээрээс нь тухайн хүмүүс бол одоо цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаад урсаа өсөж одоо хөгждөг тийм үү. Тэгээд тодорхой хугацаанд яг өөрөө ямар хуу байна вэ гэдгээ супервижн буюу дахиад өөр төр сэтгэлзэн дэмжлэг авах гэдэг шүү дээ тий. Тэр үйл ажиллагаанд оролцдог. За тэгээд их тийм гарцангуй 90 сар бол сониуч тийм ээ. Дээрээс нь өөрөө их уян хатан бодолтой тэгээд бусдтайгаа нийлээд ингээд мэдлэг боловсрлоо дээшлүүлдэг ийм өслийг бүрдүүлэл явж байхад бол олон хүн туслах юм боломж бүрддэг. За би болохоор өдөр тутамдаа бол яг ямар гэр бүлүүдтэй ажил, залуучуудтай ажиллана гэхээр дондох эмгэг тэрэн дотроо бол илүү түлхүү анхаарал хандуулж байгаа нь бол мөрөөдөө тоглоомын асуудал руу орж иж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг нэг гэр бүлд үүсэж байгаа асуудал төр нь мэргэжлийн хүн ороод ирэхээр юм маш хурдан хугацаанд зэгцэрдэг. Нэг ойлголттой болоод тэгээд цааш нь тэр хүмүүсийг яг чиглүүлээд ингээд аваад явдаг. За ер нь ингээд дунджаар бол нэлээд сэтгэл зүйн асуудалтай байгаа хүн дээр ажиллахад нэг жил зарцуулагддаг юм байна л да. Дундаж хугацаа нь ер нь бол урт хугацаа шүү дээ. Энэ бол богино хугацаанд хүний асуудлыг шийднэ гэд зүтгэн ихээр ер нь янз бүр байд юм байл та. Гэхдээ магадгүй нэг удаа ч гэсэн зөвлөгөө аваад эндээс хэрэгтэй зүйлээ болно. Нэгэн толгомцсон асуудалтай байгаа хүний тэр амьдралын маягийг өөрчлөхөд бол дунджаар нэг залын жилийн хугацаа зарцуулагддаг юм гэж байгаа. Одоо энэ жишээ нь өсвөр насны хүүхэд асуудалд ороод тийм ээ хүүхэдтэй зөвлөгөө авах гэж ирж байгаа эцэгчүүд гэр бүлээрээ бас зөвлөгөө авч таарах уу? Тэгээд бас хэр хугацаа авах уу? Яг хугацааг шууд тэд гэж хэлэхэд бол жоохон одоо өрөөсгөл ойлголт. Гэр бүлтэрээ одоо тусламж аавна гэдэг бол зайлшгүй хэрэг. Ямар ч юугүй эргэлзээгүйгээр энэ бол яг гэр бүл дээр л юу авч таарна гэсэн үг. Тэр чинь ягаад гэвэл тэр хүүхдийг бий болгосон өссөн өндөрсөн газар нь хэм бэ гэхээр тэр гэр бүл за тэгээд сургууль гээд бусад юмуд орж ирнэ гэж харж байна. Тийм болохоор ер нь бид нар яг зорилгоо юу гэж тавих хэрэгтэй юм бэ гэхээр яаж энэ хүчирхийллийг бууруулах вэ? Яаж энэ хүүхдүүдийн дээрлэлтийг багасгах вэ гэхээс илүүтэй яаж зөв сайн хүүхдүүдийг бий болгох вэ гэдэг рүүгээл хүчээ тавих хэрэгтэй. Тэгэхээр чинь араас нь явах биш. Яг тэрий чинь яг сэтгэл зүйн асуудлуудаа өөрийнхөө асуудлуудыг тийм ээ үнэхээр одоо боломжийн шийдвэрлэж чаддаг болох тэр хүнийг л бэлтгэх нь бид нар их чухал юм байна. Тэргүй хүн ямар ч асуудалгүй амьдрья гэдэг зорилгыг битгий тавиа. Үүсэж байгаа асуудлуудыг даван туулах чадварыг нь л эзэмшүүлэх тэр нь л чухал. Ягаад гэвэл амьдрал дээр бид нар зөрчилгүй асуудалгүй газар хизээч тийм байдаггүй. Үүсэж байгаа асуудлыг л зөв зөвхөстэй шийдвэрлээд явж чадах юм бол тэр хүн яна одоо заавал асуудалд орж иж тусламж авах хэрэгтэй гэсэн үг. Одоо биш юм байж тэл гэж бас бодогдож байна. Одоо жишээ нь ингээд үзэж байгаа хэрэг өсвөр насны хүүхэд байгаад асуудалд орсон. Эцэгтэй хэлж чадахгүй байвал бас ямар арга хэмжээ авах юм болов? Жишээлх юм бол өнөөдөр бид нар ингээд дээрлэлтийн талбаар мэдээлэл бэлтгэхэд эцэгчүүд залгаж байгаа байхгүй юу? Энэ ингээд өмнөдийн тодорхой харж болох ч юм уу те манай хүүхэд байх магадaltaй юм шиг байна ч гэдэм үү. Тэр хүүхдүүд өөрсдөө яав ижтэй илэрхийлдэг юм байна. Багштай илэрхийлдэг юм байна. Тэгэхээр яг одоо дээрлэлт өрчж байгаа хүүхдээ бол ямар зөвлөгөө? Яг хамгийн наандж бол миний бодлоор илүү сургуулийнхаа одоо сэтгэл зүйч нийгмийн ажилтан одоо магадгүй сургуулийн менежер тийм ээ
тэр хүүхдтэй ойр байгаа бас ангийн багш нь байх боломжтой. Тэр ийм хүмүүс рүү яагаад гэвэл нөгөө эцэг эхчүүдтэй бид нар чинь одоо болохгүй хийсэн юм а шууд очиод ингээд хэлж ойлгуулсан янз бүр л байгаа шүү дээ хүүхдүүд дээр тийм. Тийм учраас бол хамгийн ойрын байж болох хүмүүс бол илүү их би тэр хүмүүсийг болов гэж. Дээрээс нь хорон дээр нийгмийн ажилтан гэж байна. За цагдаас эргэлэх ч гэсэн хандаад очиход хүүхэд гэхгүй тэр юм чинь бүртгэж авна тийм үү. Магадгүй ойр додны одоо ах эгчтэй хамгийн итгэж болох тусалж болохоос тэр хүмүүстэй л дуулах хэрэгтэй. Хоёрдугаар гэх юм бол нөгөө хүүхэд хизээ яг гүнээ ярих хүн хизээ яг тэр бодит байдлыг илэрхийлэх вэ гэхээр яг тийм итгэлцэл бий болсон нөхцөлд. Тэргүй бол хамаг юм сонсоод аав ээжт нь хэлчихнэ гэсэн айцтай байгаа тохиолдол хэзээ ч тэр нарийн шир юм хүүхэд бол хэлэхгүй тийм. Хоёрдугаар гэх юм бол сэтгэл санаа нь тийм тайван биш байгаа зүйл анзаарэгдсэн хүүхэд эцэг эхчүүд бас их тийм гэрхай байх хэрэгтэй. Ангийн багш тэр сургуульд ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн ер нь нэг тийм анзаардахтай байх хэрэгтэй. Яагаад гэвэл хүний сэтгэл тайван биш байгаа тохиолдол бол ер нь бие авч байгаа байдал дээр нь анзаарагддаг тийм ээ. Тэгэд янз бүрийн асуудал руу ортчих гээд байдаг. Тэр цаана байгаа тэр зүйл юу ч байх магадaltaй. Ер нь бол аль нэгэн насандаа авсан. Тэгэхээр нөгөө үе тэнгийн дээрлэхлээр мэдээж тэр дээрлэхүүлж байгаа хүүхдүүд ч юм бол айдастай байгаа тийм ээ. Одоо ингээд юм ингээд хэлчихвэл дараа нь одоо намайг яах бол сүрдүүлэхт орно. Хоёрдугаарт ичин санаа зовно гэдэг том асуудал байна тийм ээ. За тэгээд эцэг эхтэрээ болохоор одоо юу гэх юм. Одоо ерөөсөө энийг л мэддэхгүй байх хэрэгтэй. Энийг л би эцэг эхтэй мэддэгмээргүй байна гэсэн зүйлүүд ч гэсэн түгээмэл байдаг юм болов уу гэж тийм ээ. Тэгээ энэ болгон дээр бол би бас манай салбарын яг хүүхдүүдтэй ажилтдаг хүмүүс бас дуу хоолойгоо үргээсээ тэр хүмүүс бас тодорхой санаачлаг бас гараасаа тийм ээ. Дээрээс нь одоо сайн туршлагуудыг чинь хүмүүс бас их дэмждэг болж штэ тийм үү. Яг зөв сайн юм хийгээд яваа хүмүүсийг одоо сэтгэл санааны болон бусад дэмжлэгүүд ч гэсэн авдаг болсон учраас энэ болгон дээр бид нэр одоо анализ хийгээд цаашдаа энэ байдлыг бууруулахын төлөө яах ёстой вэ? Сайн зөв хүүхдүүд энэ үерхдэг хэлхийн дээрлэлт биш харин ч эсрэгээр хүүхдүүд биенийг хайрладаг, дэмждэг, ойлгодог тэр зүйлүүд юу байх вэ гэдэг рүү илүү анхаарал хандуулаасай. Одоо байгаа нөхцөл байдлыг бол зөв зөвхөстэй шийдвэрлээ дахин гаргуулахын тулд ямар арга хэмжээ авах вэ гэдгийг бас одоо хариуцсан чиг үүргээр ажиллаж байгаа хүмүүс тийм ээ иргэд олон нийт энэ болгоны л хамтын одоо хүчин зүйл. Гэхдээ тэрийг нэг чиглүүлээд ориулээд явах нэг хэсэг бас байх шаардлагатай болчихж байгаа юм л да. Зарим одоо ингээд нийгмийн ажилтнуудтай ч юм уу ярьж байхад дээрлэл дөрцөн хүүхд эргээд дээрлэл үлдэх магадлал өндөр болчихж байна гэдэг зүйлийг ярьдаг. Энэ бас ингээд сэтгэл зүйн гэмтэл учруулад тэгээ буруу замаар орох хандлагатай. Бас одоо жишээ нь ингээд бичлэг хийж яхад хажууд нь даган баясж байгаа хүүхдүүдийн хүмүүс бас буруутгаад байна шүү дээ. Тэгэхээр бас тэр даган баясж байгаа сэтгэл зүй зүгээр ингээд нийгмийн даган дуурай хандлага байдаг юм уу? Энэ дээр яг дээрлэлт үлдчихэж байгаа хүүхдүүдийн сэтгэл зүй онцлог гэж байна. Мэдээж онцлог байгаа тийм ээ. Онцлог бол байгаа. Гэхдээ яагаад ийм дээрлэлтэнд хүрэх болов гэдэг цаад уг шалтгааныг бид нэр заавал тодруулах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ төр эцэг их нь юу гэдгийг цаг зав зарцуулахгүй зөвхөн төлбөрөө мөнгөний төлөө сургуульд орчих тийм үү? Эсвэл яадгийн ажил төрөл хийхээр гадаад дотгошоо явчихсан байгаа мó аав ээжд нь саажнаас асуудал байгаа мó гэр бүлийн хүчрэх хийлэл ямар орчинд үүссэн гэдэг ийм төлзөө асуудлууд чинь бас их тийм нарийн төвхтэй асуудлууд байхгүй юу? Тийм болохоор тэр одоо болж байгаа процессыг тийм хэвийн зүйл гэж авч үзэх нийгмийн сэтгэл зүй хизээч тэгж төжрүүлж болохгүй. Тэгээ магадгүй тэр одоо үздэг хардаг тоглолтог тоглоом дээр нь хүүхдүүд гүн амт бие нэгэ цохол зодол ингээл яадаг уу. Ийм байдлууд чинь байн гарсаар агаад тэрийг чинь айхтар эмзэг зүйл гэж хүлээж авахаа одоо болж байгаа асуудал тийм ээ. Тэрэнд ийм нэг том зэрэг хандж байгаа ч юм сэтгэл эмзэглэхгүй байна гэдэг бол энэ бол их одоо аюулын саран гэж хармаар болж байгаа байхгүй юу. Яг бол хүнийг ер нь хин хүнд ямар зүйл тусалт юм бэ гэхлээрээ хүнийг ойлгодог, хүнийг одоо инэрч хайрладаг тэр зүрх сэтгэлтэй хүн л бусдын төлөө шаналдаг тийм үү. Гэтэл тэнд болж байгаа процессыг тэгж олуулаа нийлээд нэг хүүхдээ юм нэг хэсэг хүүхдэд дэрлэж чад. Бусд тийм эргэн тойрны бүхэл хүмүүсийн лөө ер нь бол яав ийв гэж анхаарал хандуулах хэрэгтэй. Тэнд чинь яах юм бие нэгэ зөхиод толгойд архийг гэмтээгээд ингээд магадгүй амнасны асуудал яригдах үед чинь одоо айхтар юмнаас төрсэн зэрэглэх арга хэмжээ болох гэдэг шүү дээ тийм үү. Тийм болохоор би одоо тэр бас бичлэг болсон тэр процесс дээр яг тэр моментиг их сайн судлаад энэ кейс байдлаар
гаргаж ирээд тайллыг хийх бас хэрэгтэй. Яг бол бусад хүүхдүүдтэй энэ чинь их сургамж болохоор тийм ээ. Тийм болохоор нөгөө ер нь ингээд нэг нийтлэг одоо үзэл бодлын ялгаатай байдал энэ нэг юм зөрчилдөөний мөн чанарыг бас илрүүлэх хэрэгтэй болж байна гэж бас бодоод байна л да. Тэгэхээр та бас эерэг сэтгэл заслыг ярьстэй. Одоо жишээ нь нийгэмд үсээд байгаа өсвөр насны хүүхдүүдийн энэ дээрлэл, мэрэлхэл тэгээд насан турсан хүнд ч гэсэн дондох эмгэг үүсэж байгаа. Тэгэхээр ер нь ингээд эерэг сэтгэл заслаас харах юм бол тэр дотоод уг шалтгаан руугаа ингэж өнгөх ёстой байна гэж татагдчихсан. Тэгэхээр яг анхан шатандаа тий ингээд зөвлөвөл мойр хоол тий ингээд хөдөлгөөнөөс гадна та ямар зөвлөгөө өгөх вэ? Би хинбэ гэдэг хүн маш сайн судлах хэрэгтэй юм байна. Ер нь одоо бид нар шиг адилхан. Бүр тусгаалan бүр нэг дэвтэр гаргаад нэрээ тавиад би хэдэн оны хэдэн сарын хэдэнд айлын хэд хүүхд болж төрлөө, цэцэрлэгт ингэжсэн, яаш ингэжсэн тий 10 жилдээ юм миний сонирхол юм гээд. Тэгээ бид нар өөрсдөө их сайн мэддэггүй юм байна. Яг үнэндээ бол маш өнгөцгөн ойлголттой байдаг. Эцгийг хадлаач гэсэн. Өөрийнхөө талаач тэр. Тэгэнгүүт өөрийн чинь нэр төрсөн бүрийн талаас нь ингээд хажуугаас нь аваад үзэх юм бол одоо төрсөн зурхай тийм ээ орд тэгээд ингээд зөв сонирхол хобби гэдэг юм чинь бичээл ахаар тэр хүн зараал байдаг чинь. Тэгэд өөрөө хинбэ гэдэг зүйл чинь ер нь л их тийм удаан хугацааны ажиглалт хяналт тавиад явж идэм байл л да. Тэгэнгүүт зарим хүмүүс одоо ингээд хилчгнийх амар байдаг л да тий. За миний одоо суултал их би жоохон яарах гэдэг шүү. Тэгээ би ингээ жоох юм яаруулах гэдэг бол надад бас жоохон анзаараад хэлж байгаарэ гэдэг тийм. Хүн чинь бас нэр дутагдлаа ойлгоцсон байгаа хүн чинь бол ингүүл заавал зөрчиллөл би чи дээрээ тулах биш. Тэгээ за энэ болохгүй байгаа шүү. Энэ дээр ингэх гээд энэ шүү гэдэг санаалгыг өгчгтэл за гэд ойлголцох тийм үү. Тэгэхээр өөрийгөө их сайн судлах, тэр сонирхох, өөрийнхөө дотоод ертөнцлөө одоо төвлөрөх. За тэгээд төвлөрөөд ингээд бяцлагаад явах энэ төр гэл аргууд байна шүү дээ тийм үү. Тэгэхээр зөвхөн одоо эерэг сэтгэл зас гэдэг одоо бүх асуудлын шийдэл бол биш ч гэсэн яг нотлохоон суурилсан сэтгэл заслын аргуудын нэг бол мөн юм байна. Тэндээс бид нар бас аваад хэрэгжүүлчих зүйлүүд олон байна гэдэг. Тэгээ яг хуу би яг өөрийнхөө одоо хувийн тийм сэтгэл заслын одоо хамтуулга хэмжээ сэтгэл заслын клуб гэдэг зүйлийг ер нь байгуулах гэдэг ингээд бүр шийдсэн байгаа. Яагаад гэхээр яг тийм клубын зарчмаар ингээд ажиллах юм бол бас хүмүүст гэр бүлүүдэд ойрхон байгаад тийм ээ тэр хүмүүстэй одоо ярилцаад ойлголцоо чиглүүлээд явах зүйлүүд байх юм байна. Нөгөө талаасаа за зөвхөн л одоо сэтгэл зүй дээр нь ажилланаа гэд биш. Тэр хүний одоо унтаж амрахнаар идэж уухаал тийм ээ. Стрессээ яах ёстой юм тийм ээ. Ийм шинжүүдийг илрүүл яах вэ гэдэг. Тэгэнгүүт нөгөө асуудлуудыг ингээд харж байхад эрт үедээ ингээд маш хялбархан шийдвэрлэх боломжтой тэр арга аргачлалууд бидэрт хүмүүст хэлчмээр тийм зөвлөмжүүд л зөндөө байд юм байна. Тэрийг бид нар нэг сайн анзаардгүй юм байна л да тийм. Тэр авууштай гэх юм бол нэг үе бодоод хүмүүс сэтгэл зүй гэдэг зүйлийн чухлыг бол ингээд ойлгодог хүмүүсийн тоо их болж ийн гэж юм бол сайн мэдээ. Одоо би яах вэ гэд юм сургалт мургалт хайгаа явж идэг. Ер нь төлөвлөнгөө төлөөл ингээд сургалт мургалтанд сууж байгаа ялангуяа эмэгтэйчүүд бол их тийм итвэхтэй байд юм байна. Ингээл анзаараад багт тийм үү. Тийм болохоор насан туршдаа энэ суралцдаг энэ зүйлд нь би ер нь сайн сайхан байхын төлөө яах ёстой юм бэ гэдэг тэр гаргалгааг өөрийгөө сайн ойлгож судалсан хүн л тэгээ болохгүй байгаа зүйлээ өөрчлөхийн тулд яах вэ гэдэг зүйл чинь дахиад гаргалгаа байгаа гэсэн. Тэгэл нэг асуудлын шийдлийг олоод ингээл юм бинжин хэлхээ шиг юм цаашаа яваалах тусмаа таны амьдралын асуудлууд их багасжуулна, та үүсэж байгаа асуудлыг амархан шийдвэрлэж чаддаг болно. Чадахгүй байгаа асуудлаа хинлүү хандах ёстой гэдгийг мэддэг байх тийм үү гэдэг. Энэ болгон яваад эхлэнгүүт хүнд тийм их тийм хөнгөрсөн өөрчлөгдөж байгаа мэдрэмж хүнд их уран зэрэг өгдөг юм шиг. Удаан хугацаанд ингээл болохгүй байгаа зүйл нь доншаал ингээл яваад байгаа чинь айгүй том мархаг стресс болчдөг. Авчичулдгүй хайжиж болдгоо. Тийм байдал үсээд яваад байдаг тийм. Тийм болохоор өөрийгөө их бити буруудах, та юм чадахгүй мэдхгүй байх боломжтой тийм байх эрхтэй. Гэхдээ энээс хаашаа явах вэ гэдгээ бид нар одооноос цааш ирээдүгөө бид нар яаж юм зураглаад төлөвлөө чиглүүлэх бүрэн боломжтой байгаа гэж хэлж болно тийм болохоор ер нь чухал гэдэг зүйлдээ анхаарлаа их сайн тавьж бодох хэрэгтэй. Энэ талаар бусдад ярилцдаг энэ чиглэлээр бичигдсэн одоо тэр туршлага мэдлэг юмнуудыг одоо олж унших тийм ээ. Тэгэхээр асуудал гэдэг зүйл чинь өөрчлөгдөх хэрэгтэй байна, хөгжих хэрэгтэй байна тийм ээ. Нэг зүйл болохгүй байгаа учраас энийг болох тал руу ямар гарцгаалгаа байна гэдг л дохио болохоос биш тэр чинь ерөөсөө нэг бангийн байж идэг юм биш. Нэг асуудал тулгарлаа энэ дэр яах ёстой вэ?
Энэ ягаад 2 3 удаа давтагдчихвал гэж тэгж л асуух хэрэгтэй. Тэргүүл энээс болоод энэ босоод байгаа хэвээр ерөөсөө л энэ эсвэл тэрнээс гэж байгаа зүйл ерөөсөө биш юм аа тийм ээ. Тэгээ бид нэг дохио өгөөд байхгүй та нар жоохон хөвгчлөлтөө тий. Та нар жоохон анхаарал тавил та. Болохгүй юм шүү аа л гэж аль дохио юм бэ л гэж би бас бодоод байгаа шүү дээ. Тэгээ та зөвлөгөөгөө өгж байгаа шүү дээ тийм ээ. Дахиад гантулга эмчийн одоо сэтгэл заслын клуб гэх бүр тусдаа нээн гэсэн үг. Тийм ер нь яг одоо эрдийн одоо иргэд рүүгээ тийм ээ. Одоо ажиллаа хийгээд явж байгаа хүмүүст нэмэлтээр одоо авч хэрэгжүүлж болох зүйлүүд клубын зарчмаараа ингээд тий. Тэгээ тодорхой хэмжээний контентууд энэ төр хийгээд одоо цаашаа санаачлал гаргаад тэгээд хамтрах дэмжих боломжтой бусад хүмүүстэйгээ нэгдээд одоо тийм ажил өрнүүлээл гэж бодож байгаа тийм ээ. Тэгээ заавал ер нь асуудалтай болчоод дондох хэмжээний шалтгаанаар л надтай уулзах гэхгүйгээр тийм ээ. Ер нь ингээл сайн уучрахад ч гэсэн клубаар бас очлоод тодорхой мэдээлэл юу аваад явах боломж байгаа. Тийм болохоор ингээд хамтдаа гоё амьдралынхаа нэг тодорхой өөрчлөлтийг хийсэн сайн сайхан үед хамт байсан хүмүүс гэдэг чинь тийм сэтгэлээс гардгуу тийм гоё дурсамж болоод ингээд үлддэг. Тэгээд ковидоос өмнө яг их сургуулаа төгссөний дараа яг хилтэй холбоотойгоор бид нэг клуб байгуулад тэгээд 6 жилийн турш хагас өдөр болон 2 цаг уулздаг байсан маань эргээд бодоход миний сэтгэлийг засдаг газар тэнд байсан юм байлээ. Нөгөө талаасаа би бас нөгөө клубт ирж байгаа залуучууд хүүхдүүд те оюутнууд их ирдэг байсан. Яг ажил дээр гараад ажиллаад явж байгаа янз бүрийн насны хүмүүс ирдэг байсан. Тэгээд тэр клубын зарчмаар одоо ингээд манайхан айгүй айтайхан ингээд одоо юу гэдэг би энийг одоо хүртэл одоо хинэ найзаа гэдэг ийм хүрээлийг бий болгоод нөгөө талаас гэвэл тэндээс их тийм алтан бус боловсролыг өөрт хэрэгтэй байгаа зүйлийг суралцдаг. Яагаад гэвэл оюутан хүн ирсэн байна, ажил хийж байгаа хүн ирсэн байна тийм ээ. Одоо 30 эддэнгүүд 50 эддэнгүүд магадгүй одоо бүр 50 гарсан хүн ч гэсэн хүртэл ирдэг байсан. Тэгэл тэр хүмүүс амьдралын туршлагаа ингээд ярьж хахад бусад хүмүүст ийм юу өгчдөг. Аюу ойлголтуудыг өгчээдэг. Тэгэхээр эн чинь нэг талаасаа бол би хэл сурч байгаа гэж бодож бидний фокусч ярьдаг юм нээс энэ одоо яг сэтгэл зүйтэй холбоотой энэ суралцах тухай холбоотой тийм ээ. Амьдралын маягтай холбоотой зүйлүүдийг аюу их ингээд авдаг. Тим зүйл байсан юм байна. Тэгээ эргээд яг одоо хэлнийхаа чиглэлэрч тэр мэргэжлийнхаа чиглэлэрч тэр клубын зарчмаар нь ажиллая гэд. Дахиад ингээд ажиллах гэхэд хоолны талаарх мэдлэг хэрэгтэй болж ирж байна тийм үү. Өөрөөр хоолн дээрээ бас анхаарал хандуулж байна. За нойрон дээр ч гэсэн энэ бол ер нь одоо манай сэтгэл зүйн инженер бол сэтгэл засагч нар бүгд айгүйх анхаардаг. Өөртөө ч гэсэн ер нь аль болох нойроо авах гээд ингээд хичээгээд явж идэг юм хүмүүс байгаа тийм ээ. Тийм болохоор бүгдээрээ л бие биендээ одоо эрвих тэрвэхээрээ туслая. Тэг чаддаг зүйлээрээ туслаад ингээд тодорхой нэг өөрчлөлтийг хийгээд үр дүнг нь харна гэдэг хүний амьдралд их гоё тийм чимэг болж орж иж тийм чиг санагддаг. Яг өдөр нэг хийдэг ажил нь яг бүгд нэг юм оршоор хүн чинь бүр тэрэндээ гэдэг жоохон залах хуурцсан те залхаад хаваа явж л энэ гэдэг чинь бол гэтэл нэг зүйл хийж өөрчилчөөд нэг найзтайгаа уулзаад би юм сурцсан. Бүр наандаж юм бол магадгүй гитар дараа сурчлаа гэж бодоход чинь л өөрийгөө төдийгүй олон хүнийг баясгах тэр нэг юм юу болж өгч байгаа байхгүй. Тэгэхээр энэ урлагийн чиглэлийн, спортын чиглэлийн бусад танин мэдхүйн чанартай энэ зүйлүүд чинь хүний амьдралыг их сайн сайхан болгоход нөлөөлж идэг зүйл юм байна. Заавал тэнд очиод одоо нэг саксны дугууланд орчсон мэрэгжлийн одоо тэр өндөр зэрэгтэй тоглох галбгүй шүү дээ. Эсвэл энд яаж нэг хөгжим дарах сургалтанд явж байгаа гэдэг чинь бидний өгөхгүй чадаагүй байгаа, өгөхгүй хичээгээд чадахгүй байгаа зүйлүүд ингээд аюух ойлгуулцдаг. Төвчээрдээ судаг болдог ч юм уу тийм болохоор нэг зүгээр нэг ном үзэл ингээл болцдог биш. Бидний амьдралын бүх хүрээлэлд одоо бидний ингээд өсөж хөгжөхөд нөлөөлт юм байна гэж байгаа тийм ээ. Тэгэл магадгүй тэр жуудагийн секс мэксэнд явуулж байгаа хүмүүс чинь тэр төсвөр хатуужл гэдэг юм чинь тэр секс дуулангаараа дамжуулаад ингээд толгойдоо суулгад авчиж байгаа. Сэтгэл зүгээр айгүй хүчтэй болж байгаа. Шинж байхгүй тийм. Тэгэхээр нөгөө ямар асуудал үүсчин тэгэхээр одоо ингээд бидний нэг идэвхгүй амьдралын маяг руу орж ийн л да тийм. Хөдөлгөөн багтай байдаг тийм. Тэгэл ингээд үзэлэрс төрлөө хамаг ухаан санаа нь орцсон байж идэг. Эргэн тойрон юу болоод байгааг анхаарах сөхөөгөл явж байгаа чинь болохгүй байх шүү гэдгийг дэлхийд дахин л ингээд хэлээд байгаа юм шиг ингээд санагдаад байгаа байхгүй тийм. Тэгэхээр өөрөө алдаа гаргах тийм орон зайтай амьдрал яагаад гэвэл юм сурж байгаа хүн алдаа дутагдал гаргадаг, ундаг, босдог тийм үү? Хүүхэд яагаад хөлд ордог вэ гэхээр ямар нэгэн би бол угаасаа л хөлд орж чадна гэдэг л тийм сэтгэл зүй, тийм сэтгэлийн тэнхээдээ ингээд бурхнаас ингээд өгөө төрүүлсэн байна шүү дээ тийм үү? Тэрнтэй адилхан бид нэр хүсэж байгаа зүйлээ сурах, өөрчлөх боломжууд бол байгаа. Дээрээс нь
та үнэхээр асуудлаа зөв сайн шийдээд ингээд танд боломж олцоо байгаа бол тусламж дэмжлэг хэрэгтэй, магадгүй сэтгэлийн дэмжлэг хэрэгтэй байгаа хин нэгэндээ урмын сайхан үгийг харилждаг тийм ээ. Тэгэд хүнд бид нар ийм үгийг хэлэхдээ тийм аргачлал их чухал юм байна. Хүн чинь яагаад гэвэл нөгөө таалагдахгүй байгаа юм уу тийм ээ, дургу хүсэхгүй байгаа зүйлдээ хүнд ийм хаалт нэг юу тавьчихдаг. Тэгтэл үнэхээр юм болохгүй байгаа хэлмээр байгаа зүйлийг тэр хүн өвдөөх ингээд хэлчихэж байгаа хөө тий. За ингээд чинь бол чамайг шүүмжлэж байгаа юм биш ээ тий. Ингээд анзаарсан зүйлээ хэллээ. Тэгтээ би хүн амтнд бол яах гэж зүгээр л ийм юм болж байна. Энэ дээр жоохон харж ирээ гэж хэлчихэд хүн бас нааштаар нэрээ эн чинь одоо хүн надад бас сануулж хэлчих шүү юу илээ гэд бодох тийм үү. Тэгэхээр нөгөө нэг бид нар ингээд ойлголцоход тийм нэг эвзүү их чухал байгаа тань л та. Тийм байна. Ер нь бидний чадахгүй зүйл ерөнхийдөө байхгүй гэж ойлгож байна. Ер нь энэ болгоно чинь жоохон бүтцтэй болгоол ингээл авчих юм бол чинь бид нар гарт маань асуудлуудыг шийдэх нь бол тий заавал мансар нисчээж юм уу авчрах зүйл биш байгаа даа шүү дээ тий. Хүнээс өөрөөс нь л их шалтгаалдаг байх нь шүү дээ тийм ээ. Тий, өөрөөс нь шалтгаалгаар зүйл их байна гэж нар байна да. За маш чухал сэдвээр ярилцлаа. Тэгэхээр өсвөр насныхны үе тэнгийн дээрлэгэлт болны эрэг сэтгэл заслын талаар хүн өөртөө яаж анхаарах, амьдралын хэв маягаа эрхэн зөв болгож сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах уу гэх маш олон чухал сэдвийг цаг гарган ирж мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. За тэгээ урьж оролцсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд яг эрэг сэтгэл заслын чиглэлээр одоо 2 үндсэн курс төгссөн манай эмч мэрэгчлэнүүд байна. Тийм ээ, сэтгэл зүй сэтгэл судлаач нар байна. 3 дахь хэсэгт нь ороод суралцаад явж байгаа. Тэгэхээр энэ хүмүүс олноороо бэлтгэгдэн гэдэг бол маш их чухал улс оронд тийм ээ. Чухал. За тэгээд ер нь бид нар яах гэж юм сурсан юм бэ? Бусад хэрэгтэй зүйл хийх гэж юм сурсан байгаа тийм ээ. Тэгээд энэ үйл ажиллагааг манай бас олон нийтэд хүргэх зорилгоор өрсөн. Одоо өрсөнд маш их баярлалаа. За таньдас цаг гаргаж ирсэнд маш их баярлалаа. Тэгэхээр Mind Room podcast-ийн маань удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд бас хэрэгтэй мэдээллийг өгсөн, яг хаанаас сонсох вэ гэж бодож исэн мэдээллийг хандуулгын эмч маань өгсөн гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр Mind Room podcast-ийн зүгээс бас та бүхний одоо цаг завыг хингийн ойлгомжтой байдлаар сэтгэл зүйн зөвлөмж үйлчилгээ анхан шатндаа бас мэдээллийн журмаар өгөхөөр зорж ажиллаж байгаа. Тэгэхээр дараагийн дугаараараа ирэх болцгоё.